Улсын хурлын ардчилсан бүлэг ээлжил уралдаанаар өчигдөр өршөөлийн хууль тавьсан ерөнхийлөгч оргийг хилцээд хүлээж авах зүйтэй гэсэн зарчмын байр суурь нэгдсэн байна. Мөн уралдаанд ерөнхийдөө сайхан бэлэг засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлаар мэдээлэл хийжээ. Бүлэг сайдад нэр дэвшсэн бүх гишүүдийг дэмжсэн байна. Төрийн ордон засгийн газрын хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар киноны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлах тухай, төрийн өмчөд дээд боловсролын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай, эрдэс баялагын биржийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай, тариалангийн тухай хуулийн шинжилсэн найруулгын үзэл баримтлалын тухай болоод зөвшөөрөл олгох тухай хэлэлцсэн байна. Монголын хүүхдийн спортын 5 дугаар их наадмын хөлбөмбөгийн спортын төрөл өчигдрөөс эхлэн Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон дэвжээний эхэлсэн байна. 15 хүртэлх насны хот өдөөгийн нийт эрэгтэй 8, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний аваргууд энэ сарын 12-ны өдөр тодорно. Буян тухай 2 орон сууцны хороолт байр захиалах иргэдийн хүсэлтийг өчигдрөөс эхлэн төрийн орон сууцны корпорацид хүлээн авч эхэллээ. Эхний ээлжинд ирэх 10 дугаар сард ашиглалтанд орох 1620 айлын орон сууцнд байр авах иргэдийг бүртгэн. Гэхдээ зөвхөн буян тухай нэг хороолт байр авахар захиалж шаардлага гаргасан ч аз дутсан буюу суглаан шалгарч чадаагүй иргэдийн хүсэлтийг авах юм байна. Нийслэлийн хамгийн ууган сургуулиудын нэг 3 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтанд орж өчигдөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа боллоо. Нэг ээлжиндээ 960 хүүхдийн хүч чадал бүхэн шинэхэн сургуулийн ихүү хугацаанаас өмнө ашиглалтанд орсон байна. Нээлтийн ажиллагаанд боловсрол соёл шинжилгээ ухааны садгаан төмөр оролцож багш сурагчдад ажил сурлагын амжилт хүсжээ.